Сайн байцгаана уу? Бүгдээрэндээ нэг өдрийн мэндийг хүргэе. Жилаа байна. За өнөөдөр YouTube хуудсан дээр шинэ бос явдлын бичлэгээр та бүхэндээ уулзах чинь тэгээд бас өөрийнхөө YouTube хуудсан дээр бос явдлын бичлэг оруулаагүй нэлээ удсан. Тэгээд миний бичлэгийг хүлээж байгаа ингээд оруулаач гэд айгүй олон хүмүүс хэлдэг болохоор тэр хүмүүстээ зориулаад өнөөдөр нэгэн шинэ бос явдлын талаар ярьж өгөх гэж байна. За тэгээд өнөөдөр миний ярих байгаа бос явдал болохоор ялангуяа манай Монголын Facebook дээр нэлээд одоо тархсан бичлэг байдаг. Тэгээд тэр бичлэгийн талаар яг ямар зүйл болсон талаар өнөөдөр та бүхэнд ярьж өгөх гэж байна. За тэгээд бүгдээрээ шууд бос явдал руу орцгоё. За өнөөдрийн ярих байгаа болсон явдал маань 1996 онд Англи хотод төрсэн Дэвид болон Жулианы том охин болж мэндэлсэн Грейс гэдэг 22 настай охинд болсон явдлын талаар бүгдээрээ ярилцсан. Тэгээд Грейсийн хувьд болохоор дээрээ 2 ахтай байсан. Тэгээд яг хөө тэр 2 ах нь аавынх нь дагуур хүүхэд байсан болохоор яг ээж болон аавынхаа анхны охин нь болж мэндэлсэн. Тэгээд Грейсийн хувьд болохоор дээрээ 2 ахтай байсан болохоор багаасаа айгүй ирэх дураараа хайрын думбаж өссөн охин. Тэгээд эргэн тойрны найзуудынх нь яриагаар ч гэсэн тэрээр багаасаа айгүй найзархаг, маш олон найзтай. Тэгээд маш сайхан сэтгэлтэй тийм охин байсан байгаа. За тэгээд Грейс багаасаа ер нь бол ингээд дэлхийг тойрон аялах хүсэл мөрөөдөлтэй. Тэгээд тэр дундаа Шинэ Зеланд гэдэг улсад очиж үзэх, тэр улсаар аялах бүр ингээ мөрөөдөлтэй байсан. Тэгээд багаасаа л ээж аавдаа би насанд хүрээд том болвол заавал ингээд дэлхийгээр үүргэвчтэй аялал хийнэ. Тэр дундаа заавал Шинэ Зеланд гэдэг улсад очиж үзнэ гэж ярьдаг байсан байгаа. За тэгээд тэрээр ер нь бол ахлах сургуулаа төгсөөд Англид их сургуулаа одоо маркетингийн чиглэлээр төгсөөд тэгээд яг их сургуулаа төгснөхийн дараа ажилд орохынхоо өмнө яг нэг найз залуутай яжгаад тухайн үед найз залуугаас бас ингээ холын зайны харилцаанаас болоод салаад тэгэд ер нь ганц би цаг хугацаа ингээд байсан болохоор тэрээр ер нь оюутан байхдаа ажил хийгээд цуглуулсан мөнгөөрөө одоо дэлхийг одоо тухайн өөрийнхөө очихыг хүсэж исэн газруудаа тойрон аялах үүргэвчтэй аялал хийхээр ээж аавсаа зөвшөөрөл аваад их сургуулаа төгснөхийн дараагаар яг ажилд орохынхоо өмнө 1 жил үүргэвчтэй аялал хийхээр шийдсэн. За тэгээд ээж аав нь ч гэсэн нэлийн бодож үзсний эцэс охиныгоо багаасаа ингэж хүсэж мөрөөдсөн зүйл нээсэн болохоор за чи ингэ юу ч хийсэн аюултай ч гэсэн болгоомжтойгоор ганцаараа ингэж аялаа гэж зөвшөөрлийг өгсөн. Тэгээд Грейс бүр ингэ бөөн баяр болоод одоо өөрийнхөө багаасаа мөрөөдчихсэн мөрөөдлийг биелүүлэх байгаа болохоор бүр ингэ аялалтаа зориулж бүх юмаа бэлдээд тэгээд аялалд гарахаас өмнө Грейсийн хувьд айгүй урт төстэй охин байсан байлээ. Тэгээд одоо өөрийнхөө үсийг хорт авдартай хүүхдүүдэд яг аялал гарахаас өмнө хандивлаад тэгээд аяллаа эхлүүлсэн. Тэгэд яг энэ зүйлүүдээс нь харахад тэр бол бүр ингээд маш сайхан сэтгэлтэй, маш сайн охин байсан. Тэгээд ер нь бол яг үүргэвчтэй аялалтаа бэлдэж бүх зүйлээ эхнээс нь төлөвлөж гаргаад тэрний хамгийн ихний оцсон улс нь бол Перу улс байсан. За тэгээд Перу улсад Грейс ер нь 6-7 хоногийн хугацаанд маш сонирхолтой шинэ цаг хугацаануудыг өнгөрүүлээд тэгээд дараачихаа очих газрыг зорихоор болсон. Тэгээд түүний дараачийн очих газар нь бүр багаасаа хүсэж мөрөөдж исэн Шинэ Зеланд улс нээсэн. За тэгээд тийм болохоор Грейсийн хувьд маш их догтлолтой хүлээлттэйгээр Шинэ Зеланд руу очиод Шинэ Зеландын нэг арал дээр эхлээд 10 хоног байжгаад тэгээд Шинэ Зеландын яг төв хот руу очсон. За тэгээд багаасаа мөрөөдж исэн Шинэ Зеландд очсон болохоор ингээл бусад одоо улсуудыг харьцуулбал Шинэ Зеландд өнгөрүүлэх цагаа арай илүү ингээд уртаар төлөвлөд очсон байсан. Тэгээд тийм болохоор яг хотод нь очиод ингээд жоохон уйдаад хэсэг хийх зүйл олдохгүй болоод танилцах аппликейшн буюу Tinder-ыг ашиглаж үзэхээр шийдсэн байгаа. Яг нөгөө Европын орнуудад ингээд гадаадад Tinder гэдэг одоо танилцах аппликейшн чинь зүгээр нэг энгийн зүйл байдэн шүү дээ. Тэнгүүд яг манай Монгол ялангуяа
одоо миний амьдардаг Солонгос улсын хувьд бол яг энэ танилцах аппликейшн гэдэг юм жоохон ийм эрэг гэхээсээ илүү сөрөг жоохон хандлах, хүмүүс жоохон сөрөг хандлагатай байдаг. Тэнгүүд яг одоо гадаадын улсуудад ер нь бол энгийн үзэгдэл байдаг болохоор Грейс ингээд ойр орчимдоо байгаа тийм шин Зеланд шин хүнтэй уулзаж үзье, шин найзтай болж үзье гэж сонирхоод Tinder аппликейшнийг ингээд сонирхоод эхнээс нь гүйлгээл одоо Tinder дээр чинь хүмүүсийг ингээд одоо таалагдахгүй гэл ингээл урагшаа хойш нь явуулаад идэм байна л та. Тэгж явж агаад яг нэг залуутай мэч болоод тэгээ хоорондоо чатлж эхэлсэн байгаа. Тэгээ чатлж эхлэхэд тухайн залуу нь яг Грейсийн барилж байгаа буудлаас ер нь бол нэг хэдэн зуухан метрийн ингээд зайтай байрлах ингээд тийм буудалд амьдардаг залуу юм байсан байлээ. Тэгэнгүүт хоорондоо ингээд чатлж агаад нөгөө залуу нь хоёлаа айгүй ойрхон юм биш дээ. Тэгэхээр ингээ хоёлаа уулзаж үзье, уулзаад юм ярилцъя гэж Грейст уулзах саналыг тавьсан байгаа. Гэтэл Грейс ингээ анхандаа жоохон ингээд за ингээ танихгүй залуутай шууд уулзах чинь жоохон ингээ сонин юм шүү гэж бодож исэн ч гэсэн яг нэг өдөр чатлаад маргааш өдөр нь буюу 12 сарын 1-ний өдөр хоорондоо уулзахаар тохирсон. За Грейсийн хувьд болохоор түүний төрсөн өдөр нь 12 сарын 2-нд байсан. Тэгэнгүүт тэр залуутай яг төрсөн өдрийнхөө өмнөх өдөр уулзахаар товлсон байгаа. За Грейс яг нөгөө залуутай уулзахдаа ерөөсөө эцэг ихтэй ингээд танилцах аппликейшнээр хүнтэй танилцаад уулзж гин гэж хэлээгүй. Харин түүний одоо хамгийн дотны нэг найз нь байдаг байсан. Тэгээ тэр найздаа л би одоо танилцах аппликейшнээр хүнтэй уулзах гинаа. Одоо тэр хүнтэйгээ ийм хувц өмсөд явах гинаа гэд найзтайгаа ийм харилцаа яриаг өгөж авсан байгаа. За тэгээд үүний дараа юу болсон бэ гэхлээр Грейс найзтайгаа ер нь одоо ингээд уулзж гин айгуу дайггүй залуу юм надад таалагдж гин бит хоёр ингээд нэг одоо сууж уудаг газар ороод архиуж гин хоол идж гин гэд найзтайгаа ер нь яг тухайн цаг үеийн процессуудыг яриад яваад байсан. Гэтэл яг нэг үеэс эхлээд ерөөсөө Грейс ингээд онлайнд байхаа болоод холбогдохоо болсон. Тэгээ тэр үед найз нь за ер нь бол ингээд архиугаа цогтцсон болоо да гэж бодоод тэр 12 сарын 1-ний өдөр өнгөрсөн байгаа. Тэгэнгүүт л маргааш өдөр нь буюу 12 сарын 2-ны өдөр чинь яг Грейсийн төрсөн өдөр байсан. Тэгээд ээж аав нь өглөө босоод охиндоо хамгийн ихэнд төрсөн өдрийн мэнд хүргээд залгасан ч охиных нь утас нь холбогдох боломжгүй. Тэгээд ямар ч одоо сошиал орчинд ямар ч онлайн байхгүйсэн. Тэгэд аав ээж хоёр нь яг тухайн үедээ жоохон гайхаад яана ямар нэгэн муу юм болцсон болов гэж бодож исэн ч гэсэн одоо шинэ орчин, шинэ найзууд дээр очисон хүн найзуудтайгаа ингээд жоохон хөгжөлтөөд уцаахгүй байгаа юм болов гэж яг тухайн үедээ бодоод тэгээд тэр үеэс хойш 3 хоног өнгөрсөн байгаа. За 3 хоног өнгөрсний дараа аав ээж нь бүр айгүй сандарч эхэлсэн. Мэдээж яг охин хүүхэд нь одоо танихгүй хүний нутагт очиод 3 хоног ямар ч холбоо сүлбээгүй тэрнээс өмнө өдрө болох ингээд аав ээжтэйгээ бүр ингээд би одоо яг энд явж гин тэнд явж гин гэд яриад яваад байсан хүүхэд гів гинэт ингээд харилцаа холбоогүй болчоор аав ээж нь шууд Шинэ Зеландын ингээд цагдаад дуудлага өгсөн. Манай охин ингээд 22 настай англи хүн байгаа. Тэгээд ерөөсө 3 хоногийн өмнөөс ингээд алга болчлоо гэд дуудлага өгөхөд Шинэ Зеландын цагдаа нар шууд тэр Грейсийн буудалж исэн буудалтай холбогдоод асуусан. Тэгсэн чинь яг буудлаас нь энэ хүн ингээд яг 3 хоногийн өмнө ингээд буудлаасаа гараад тэгэд бүх юм нь байгаа хэрнээ өөрөө ерөөсөө ирэхгүй байгаамаа. Банах ч гэсэн ингээд айгүй гайхаад хүлээгээд байж ин гэдэг хариуг өгсөн. За тэгээд нөгөө цагдаа нар за ер нь энэ жоох ингээд хэрэг ингээд жоохон биштэд явчлаа гэдгийг мэдээд тэгээ шууд одоо тэр 3 хоногийн өмнөх буудлын камераар дамжуулаад Грейсийн яг хаашаа очиж хинтээ уулзаж юу хийснийг бүгдийг гаргаад ирдэг. За түүнийг харахад одоо 12 сарын 1-ний өдөр 5 цаг 30 минутын үед одоо өөрийнхөө байрлаж исэн тэр хостелоос гараад тэгээд түүнээс нэг 10 минутын зайтай байдаг Sky City гэдэг тийм буудалд очиж нэгэн цэнхэр өнгийн сороочтой залуутай уулзсан нь хяналтын камерт гарч ирж байгаа. Шинэ Зеланд улсын хувьд гэвэл яг 2014 оноос улсынхаа бүр энэ тэмдгүү одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлж хэдэн мянган камеруудыг суурилсан юм байлээ. Тэгээд яг тухайн камерууд нь бүгд одоо нэг таршаал маш сайтай одоо хаанч утсан айлч талаас нь ингээ камер байж идэг. Бүр тийм хэмжээний их камеруудыг байрлуулсан. Тэгэнгүүт хүмүүс бол энэ одоо ингээд хүний хэтэрхийх ингээд
хувийн амьдралд халдаад байна гэдэг бүр ингээд асуудал гарч иртэл Шинэ Зеландын камер нь маш сайн байсан. За тэгээ цагдаа нар охиныг ингээд явсан замуудыг нь бүгдээринг нь камераар шүүтэл бүгд бүр яг ингээд цаг минуттайгаа тэр хоёрын бүр ингээд уулзаад одоо ямар нүрийн хувиралтай байгаа хүртэл камерын дээр бүр ил тод харагдахаар байжсэн. За тэгээ Грейсийн хувьд болохоор нөгөө одоо цэнхэр сороочтой залуутай 5 цаг 40 минутын үед уулзаад нэг одоо суудаг газар очиод 1 цаг орчимд тэнцэнэ ингэж ууж сууж агаад дахиад нэг өөр газар очиод бас дахиад 1 цаг орчим сууж агаад орой 8 цаг 30 минутын үед нэг хоолны газар очиод хоол идчихэж байгаа нь камерт бичигдсэн байдаг. Тэгээд тухайн хоёр хүн яг ингээ хоол идээ сууж байхад Грейс ганцаараа 0 орж байгаа нь камерт харагддаг. Гэтэл нөгөө залуу шууд түүний цүнхийг нь бүр ингээд шууд 0 ороогүй юу амар ухаж байгаа нь камерт бичигддэг. Тэнгүүд цагдаа нар за ерөөсөө одоо энэ камерын бичлэгийг цааш нь үргэлжлүүлж үзэхээс өмнө энэ залууг хаана байгааг олоод одоо с ิจ гтнэр татах хэрэгтэй байна гэж үзээд тухайн залуугийн одоо хаана амьдардгийг нь камерын бичлэгээр шүүсээр хагаад болдог. За тэгэхээр энэ залуу яг хэн бэ гэхлээр түүний нэрийг Джесси Джеймсон гэдэг. Тэрээр 1991 оны 12 сарын 28-нд Шинэ Зеланд хотод төрж өссөн. Тэгээд багаасаа ер нь бол гэр бүлийн асуудалтай аав ээж нь хоорондоо айгүй таарамжгүй байдаг байжгаад түүний 9 нас хүрэхэд нь аав ээж нь салаад хоёр тишээ болсон байгаа. Тийм болохоор одоо тэр Джесси гэдэг залууг багаас нь өвөө нь өсгсөн. Тэгээд хичнээн өвөө нь өсгсөн гэсэн одоо жишээлбэл манай Монгол улсын хувьд ингээд эмээ өвөө нь өсгсөн бол айгүй зарим хүмүүсийн хувьд айгүй зарчимч ингээл хүмүүжил айгүй сайтай байдаг шүү дээ. Тэгсэн чинь эсвэргээрээ Джессигийн хувьд ингээ багаас амар жоох ингээ хүмүүжлийн асуудалтай амар худалч. Одоо ингээ худалч гэдэг үг чинь ялангуяа ингээ хүүхдүүдийн хувьд хүүхдүүд би тэрийг тгээгүй, энийг хийгээгүй гэж ер нь худлаа ярьдаг шүү дээ. Гэтэл яг энэ Джессигийн хувьд болохоор бүр ингээ байж боломгүй худлаа зүйлүүдийг ярьдаг. Жишээлбэл би хор тавдар тусцсан, манай өвөө хор тавдар тусцсан, би ингээ лотонд хожсон, би тэрбумтан болцсон, би бол ингээ баяалын хүүхэд гэл ингээд бүр байж боломгүй худлаа зүйлүүдийг санаанаасаа зохиож бүр ингээ багасаа ярьдаг байсан байгаа байхгүй юу. Тэнгүүд яг яагаад тэгэж худлаа яриад байдаг байсныг ингээд асуудал одоо тэр Джессигийн хариулж байгаа хариулт нь би ингээд худлаа ярингууд хүмүүс надад итгээд би тэр хүмүүсийг одоо ингээд өөрийнхөө бодлоор удирдах байгаа юм шиг одоо тэр хүмүүсийг баг ингээд иргэшээлтэд оруулж байгаа юм шиг санагддаг болохоор худлаа ярьдаг гэдэг ингээ бүр амар сонио хариултыг өгсөн байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яг эндээс харангууд тэр залууг ингээ багаасаа ер нь ямар асуудалтай өссөн тэгээд ямар асуудалтай жоохон ингээ гажиг төрлийн хүн бэ гэдгийг нь харж болохоор тэгээд одоо Джессигийн эргэн тойрны хүмүүсээс ингээд асууж сургалаад үзтэл тэрээр ингээд том болсон ч гэсэн худлаа ярьдаг зан нь ингээд арилаагүй, яг тогтсон суурьшсан ажилгүй. Одоо ингээд Джесси Грейс анх танилцахдаа би ингээд нефтийн компани захирлаа, амар завгүй байдгаа гэж өөрийгөө танилцуулсан байгаа хгүй. Гэтэл яг үнэндээ ямар ч ажлыг ингээд доктор суурьшилтай хийдэггүй ингээд худлаа ингээд хийж явж байгаад худлаа хүний юм яриад ажилласаа халагдаад ер нь бол тэр залуугийн ингээд бүх зүйл бүх юм нь шал худлаа байсан. За тэгээд цагдаа нар тэр Джесси гэдэг залуугаас за чи энэ Грейстэй хизээ хамгийн сүүлд уулзаж яг хоёрын дунд юу болсон бэ гэд асуудал одоо тэр Джесси би Грейстэй тендерээр танилцаж уулзсан нь үнэ. Бид хоёр ингээд хоёр газар уулзаж сууж агаад хамгийн сүүлд ингээ хоол идээд тэгээд 10 цагийн орчимд бид хоёр ингээд хоёлаа гэр гэрлүүгээ салаад явсан. Тэгээд тэрнээс хойш ямар ч ингээд холбоогүй байгаа. Тэгээд түрүүн гинт цагдаа нар намайг хөөгөөд байсан болохоор би ингээд сандарсандаа зүхтаасан. Тэрнээс иш бол би ингээ ямар ч гин буруугүй гэж цагдаа нарт хэлж байгаа байхгүй юу. Гэтэл яг цагдаа нар хяналтын камерыг шүүгээд үзтэл одоо тэр Джессигийн ярьжсэн бүх зүйлтэй түүний ингээд хяналтын камерын бичлэг шал өөрөөсөн. Тэгэнгүүт цагдаа нар яг хяналтын камерыг шүүгээд үзтэл Джесси болон Грейс 10 цагийн үед ерөөсөө хоорондоо салаагүй, харин Sky City гэдэг тэр Джессигийн амьдардаг буудал руу лифтэн суугаад орж байгаа нь лифтний ингээд хяналтын камерт бүр тодоос тод бичигдээд үлдсэн байдаг. За тэгээд тэр хоёр 10 цаг орчмын үед хамт буудал руу ороод тэг маргааш өдөр нь Грейс биш зөвхөн одоо тэр Джесси буудлаасаа ганцаараа гарч ирж байгаа өдөр зураг бичигдсэн байдаг.
За тэгээд энийгээ тайлбарлахдаа ер нь бол айгүй сандраад яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй ингээд Грэс гараад явсан штэ гэл ер нь бол худлаа яриад байгаа байхгүй. Тэнгүүд цагдаа нар одоо тэр Шинэ Зеландын камер ингээ амар сайн болохоор одоо тэр залуу 12 сарын 2-нд дуулзаад маргаашийн өдөр буюу 12 сарын 3-ны өдөр яг хайцсан гэдгийг нь бүр ингээд дис дараалалтай гаргаад ирдэг. 12 сарын 3-наас өмнөх 12 сарын 2-ны өдөр ингээд яг Грэсийн төрсөн өдрийн өдөрлөө шилжвэл өглөө Джесси ганцаараа лифтэнд сууж байгааг нь бичигдсэн гэсэн шүү дээ. Тэгэнгүүт тэнцэнээсээ гараад хайцсан бэ гэхлээр буудлынхаа ойролцоох нэгэн том худалдааны март дээр очоод маш том хэмжээний чемодан худалдаж авдаг. Тэгээд тэр чемоданаа гэрлүүгээ буцааж лифтэнд ингээд суугаад оруулж тавьсныхаа дараагаар одоо тийм машин түрээсэлдэг газар үйд юм бэлээ. Тийм машин түрээсэлдэг газар очоод Toyota маркийн улаан өнгийн машиныг түрээсэлсэн байгаа. За тэгээд тэр түрээсэлсэн машинаа аваад дахиад буудалд очсноо буудлаасаа гараад дахиад том март ороод янз бүрийн тийм худалдааны биш угаалгын бодисуудыг худалдаж авсан байгаа байхгүй юу. Тэнгүүд яг өмнө нь очихдоо маш том хэмжээний чемоданы тийм угаалгын бодистой хүн ингээд нэг дор авбал одоо эргэн тойрныхын дэлгүүрийн ингээд ажиллаад түүнийг ингээд жоохон сэжиглэж магадгүй гэж бодоод амар санаатаагаар ингээд 2-3 удаа явсан тэгсэн ч гэсэн одоо түүний бүх ингээд улмөр бүх хайцсан бүх зүйлүүд нь ингээд хяналтын камер дээр бүр тодоос тод бичигдсэн байсан. За тэгээд тэр Джесси нөгөө угаалгын бодисуудаа бүгдээр ингээд буудлынхаа өрөөнд аваачиж тавьчаад тэгээд дахиад одоо ойролцоох мартаас очиж тийм хэвс угаадаг амар том төхөөрөмж зээлж өгд юм бэлээ. Тэнгүүд тийм төхөөрөмжийг би ингээ хевсэн дээрээ улаан вайн асгацсан юм аа. Тэгэхээр улаан вайныг энэ ингээд арилгаж чадахгүй гэж хэлээд тэр төхөөрөмжийг аваад лифтэндээ суугаад буудлын руугаа орсон байгаа. За тэгээд Джесси өрөө рүүгээ орсныхаа дараа өрөөнөөсөө одоо 2 том хар чемоданыг тэрэгэн дээр түрээд доошо машин руугаа бууж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байдаг. Тэгээд тэр 2 чемоданыг машиндаа ачаад нэг тийшээ 2 цаг гаруй ингээ хугацаанд ор сургуугүй алга болчдөг. За тэгээд дараагийн өдөр буюу 12 сарын 3-ны өдөр Джесси буудлаасаа гараад өөрийнхөө хувцснуудыг бүгдийг хувц угаалгын газар өгөөд түрээсэлж авсан машинаа угаалгын газар очиж угаалгаад нөгөө машинаа буцааж өгөөд ер нь бол ингээ цагдаагийн нүдээс харахаар хинч харсан. За энэ залуу бол энэ хэргийн гинт хэрэгтэй юм байна гэдэг ийм бүр ингээд баталгааг өгөөд тэр цагдаа нар бол яг өчигдөр нь 2 цаг алга болсон хугацаанд яг хаашаа явсан гэдгийг нь олохын тулд айгүй хичээж агаад тухайн залуугийн гар утснаас нь яг хаашаа утсныг нь олдог. Тэгэнгүүт Джессигийн хувьд 12 сарын 2-ны 2 цаг гарan алга болох хугацаанд одоо Шинэ Зеландын хотын төвөөс 50 минутын зайтай орших тийм газар очсон байдаг. Тэгэнгүүт цагдаа нар яг тухайн газрын ойр орчмыг нэгжээд үзтэл яг нэг зүйлийг одоо нэг нүхийг ухаад дээрээс нь шороогоор булцсан тийм зүйлийг олсон. Тэгээд тэр зүйлийг цагдаа нар шалгаад үзтэл дотроос нь Джессигийн авч явсан 2 чемодан буюу тэр 2 чемоданд Грэсийн одоо цогцос олцсон маш харамсалтайгаар тэгээд бүр энэ хэрэг бүр ингээд Шинэ Зеландыг даваад Англи Америкт бөөн ингээд том сенсац болсон. Угаасаа ингээд Шинэ Зеландыг багасаа мөрөөдөж тэнд аялах гэж очсон охин зүгээр нэг Шинэ Зеланд тийм им гажиг залуугийн гарт харамсалтайгаар амиа алдсан нь ер нь маш олон хүмүүст цочрлолж өгсөн. Тэгээ дээрээс нь бас Tinder гэдэг аппликейшнээр танилцсан байсан болохоор энэ аппликейшн гэдэг одоо танилцах аппликейшн гэдэг зүйл буруу зүйл үү, зөв зүйл үү гэдэг зүйл ч гэсэн хүмүүсийн дунд амар их гарсан байсан. За тэгээд үүний дараагаар цагдаа нар Джессиг баривчлаад за ингээд бүх зүйл чинь баталгаатай нотлоготой болсон гэд ярингууд тэр үеэс тэрээр ингээд хамаг өмнө нь бүх ярьж исэн яриануудаа өөрчилж байгаа байхгүй юу? Би ингээд Грэстэй хоол идээд одоо манай гэрт очих нь утсан. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаад ингээд хоорондоо ингээд дотны харилцаанд орохоор шийдсэн. Тэгэнгүүт Грэсийн хувьд тийм жоох юм хард маягийн зүйлд амар дуртай гэсэн болохоор бид хоёр тэрийг нь туршиж үзэж агаад тэгээд нэг харсан чинь бид хоёр хоёлаа шалан дээр хөвтчихсэн. Тэгээд би 0 ороод ингээд шүршүрт ороод байж ийснэ хэсэг хугацаанд унтсан байсан гэж байгаа байхгүй юу? Шүршүрт орж ийснэ. Тэгээд шүршүрт ороод байж ийснэ гинт сэргээд буцаж орон дээр очсон чинь
Грэс ингээд орон дээр байгаагүй. Тэгээд би унтаад өглөөс ирсэн чинь Грэс ингээд шалан дээр хамарнаас нь цус гарцсан хөвтчихсэн. Тэгээд би очиод үзсэн чинь тэр ингээд юусэн амьсгалахгүйсэн. Тийм болохоор би одоо ингээд цагдаа нар бүгд намайг буруутгана. Би ингээд гин буруугүй гэдгээ баталж чадахгүй гэж бодоод ийм зүйл хийсэн гэж хэлсэн. Гэтэл энэ бүх яриа нь одоо Грэсийн задлангийн шинжилгээний хариунаас шал өөр исэн. За түүний ингээд задлангийн хариуг үзтэл түүнийг ингээд амьсгал хураахаас өмнө баг ингээд 5 минут орчим хоолойг нь боогоод бас амьсгалаа хураасныхан дараа ч гэсэн 5 минут орчим ингээд нийтдээ 5-10 минутын хугацаанд хоолойг нь боогоод тэгээд тэрнээс болоод нас орсон бас биеэр нь дүүрэн ингээд шарах сорив байсан. Тэгээд зөвхөн хамарнаас нь цус гарсан гэжсэн ч гэсэн яг буудлыг нь очиод шалгаад үзтэл ингээд энэ тэндгүү цус олцсон байсан. Тэгээд тийм болохоор энэ бол санаандгүйгээр хүн алсан хэрэг биш, санаатаагаар хүний амьд хүрсэн хэрэг гэж шүүх үзсэн. Тэгээд шүүхээс түүний хувьд болохоор Джессид бүх насаар нь хорих ял өгсөн. Тэгээд бүх насаар нь хорих ял ингээд өгөнгүүт тэр дундаа бас ингээд бүх насаар нь хорих ял мөртлөө 17 жил ялаа эдэлсний дараагаар дахиж ингээд тэрний одоо бүх насаараа ял эдлэхгүй тэрнээс өмнө гарах боломжтой тийм ял байт юм бэлээ. Тэгэнгүүт яг Шинэ Зеландад одоо гэмт хэрэг хийсэн хүний царай нь бол яг шүүхийн шийдвэр гарсны дараа уул нь олон нийтэд тавигдсан бэлээ. Гэтэл яг Англи Америкийн зүгээс одоо тэр Джессигийн шүүх хурлын дуусгаас өмнө түүний царайг олон нийтэд ингээд санамсаргүй юм уу санаатаагаар ингээд тараацсан. Тэгээд яг түүний царай олон нийтээр тарсны дараагаас цагдаагийн газар маш олон ингээд Джессигээс болж хохирсон, түүнд ингээд хүчндүүлсэн гэсэн ийм охтуудын дуудлагууд ирсэн. Тэгээд хамгийн ихний жишээ нь гэвэл түүний өмнөх найз охин нь тэгэд өмнөх найз охинтойгоо хамгийн анх ингээд шал худлаа юм яриад уулзаад одоо өөрт нь дасгаад сайн болсны дараа бүр ингээд хамт амьдарч эхэлсэн. Тэгээд хамт амьдарсан ч гэсэн дандаа худлаа ярьдаг. Ингээд чи надаас халвал би ингэ шүү тгий шүү гэд айгүйх ингээд зовоож исэн юм байлээ. Тэгээд ер нь бол нөгөө охтууд нь ингээд цагдаад намайг ингээд Tinder-ээр танилцах аппликейшнээр танилцаад ингээ хүчинцэн тэгээд хүн амьтанд хэлвэл алан шүү гэд байсан болохоор би ингээ хэлж чадаагүй гэд ийм олон хэрэгүүд нэмэгдээд бүр ингээ гэмт хэргийн цар хүрээнд бүр улам томорсон байгаа. За тэгэнгүүт шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял өгсөн ч гэсэн одоо тэр 17 жил гэдээсэн шүү дээ. Тэрэн дээр нь ер нь бол дахиад 11 жилийн ялыг өгөөд дахиж давж заалдаж ингээ шүүгцэн ч гэсэн 28 жилийнхаа ялыг энэ хүн заавал ингээ хүлээсний дараа боломжтой гэдэг шийдвэрийг шүүхээс гаргасан байгаа. Грэсийн аав ээжийн хувьд болохоор одоо энэ бүх зүйлийг мэдээд Шинэ Зеланд руу шууд оцсон. Тэгээд охиндоо ер нь ийм харамсалтай зүйл болсонд аав ээж хоёрт нь маш их хэцүү байсан. Тэгээд тэр үед болохоор аав ээж хоёрт нь Шинэ Зеландын яг тухайн хэрэг дээр ажиллаж исэн цагдаа айгүй их тусдим болж өгч ингээ байнга аавтай нь ярилцаж сэтгэлийн дэм өгч та одоо ингэ шүү тэгэн шүү гэж зөвлөгөө өгдөг гэсэн юм байлээ. Тэгээ тэр цагдаагийн хувьд яг одоо тэр Грэстэй яг адилхан насны охинтой байсан болохоор ер нь бол арай илүү ингээд бусад цагдаа нараас ойлгоод ингээд ойр байсан гэж нэг ярилцлагандаа өгчээсэн. Тэгэнгүүт яг энэ хэрэг дээр Шинэ Зеландын цагдаа нар айгүй сайн ажилласан гэж ер нь бол харж болохоор байсан. Яагаад вэ гэхлээр яг тухайн гэмт хэрэгтнийг яг тэр дор нь ингээ шалгаад камер шүүгээд олоогүй байсан бол тэр гэмт хэрэгт ингээ цухтаад өөр чишээ ч юм уу явчих боломжтой байсан. Тэнгүүд яг цаг алдалгүйгээр бүх зүйлийг олж илрүүлсэнд Шинэ Зеландын цагдаа нарт хүмүүс айгүй ам сайтай байдсан байлээ энэ хэрэг дээр. За тэгээд Грэсийн аав нь болохоор харамсалтайгаар яг охиноо нас орсны хэсгийн хугацааны дараа хор тавдрын ингээ сүүлийн шаттай гэдгээ мэдээд тэгээд нас орсон юм байна лээ. Тэгээд ер нь бол энэ хэрэг Шинэ Зеланд, Англид айгүй олныг хамарсан хэрэг байсан. Тэгэнгүүт одоо энэ хэрвээ Англид амьдардаг хүн байх юм бол энэ Грэст зориулаад одоо гэр бүлийнх нь найзууд нь тийм компанид ажлыг өрнүүлж ер нь бол явуулт юм байлээ. Тэр нь болохоор одоо Грэс айгүй тийм цөмхөнд дуртай охин байсан юм байна л да. Тэгэнгүүт яг Английн ингээд энэ тиймд газруудад ийм хайрцаг
босгож жагаад тэгээд одоо янз бүрийн зовлонтой эсвэл бол ингээ боломжгүй эмэгтэйчүүдэд ингээд цүнхэн хандивлаж тэр цүнхэн дотроо бас эмэгтэйчүүдэд хэрэгтэй тийм зүйлүүдийг юм хандуулдаг тийм хандивын ажлыг явуулдаг юм байлээ. Тэгээд яг хуу энэ одоо өнөөдрийн босын явдлаас ингээ хараад үзвэл одоо энэ охин энэ гэмт хэрэгтэнтэй заавал танилцах аппликейшнаар дамжуулаад танилцаагүй байсан ч гэсэн ер нь өөр нэг кофе шоп, хоолны газар одоо ингээд өөр газруудад танилцах бүрэн боломжтой байсан байгаа хгүй. Тэнгүүд бидний одоо амьдарч байгаа нийгэм донд ийм гажиг одоо ингээд харахад зүгээр хүмүүртлөө бүр ингээ амар юм сайко хүмүүс маш их байгаад идэг. Тэнгүүд энэ асуудал дээр хүмүүс танилцах аппликейшн бол үнэхээр буруу. Ингээд танилцах аппликейшнээр хүнтэй танилцаад маш олон аюулт ингээд өртдөг гэл ингээд аюул олон ярианууд гарч ирж байгаа. Тэгэнгүүт яг хуу танилцах аппликейшн гэхээсээ илүү тухайн хүний яг нэг анхаарал болгоомж гэдэг зүйл бас аюул чухал юм шиг энэ зүйлийг ингээд харсны дараагаар санагдсан. Яагаад тэгэхээр одоо ингээд яг хуу ингээд миний амьдардаг Солонгос улсын хувьд гэвэл танилцах аппликейшн гэдэг зүйл ер нь бол аюул буруу гэж дийл ихэнх хүмүүс ингээ боддог. Тэгэхээр танилцах аппликейшны талаар ер нь сайн нэртэй ер нь бол сайнаар боддог хүмүүс айгүй ховор байдаг. Тэгэнгүүт яг хуу Европын улсуудад ингээ гадаадад бол танилцах аппликейшнээр танилцаад хүнтэй одоо тухайн хүнтэйгээ гэр бүлүүд болцсон кейсүүд бол амар их байд юм байлээ. Тэгэнгүүт яг танилцах аппликейшндаа нэг чухал биш. Тухайн танилцах аппликейшнаар танилцаад тэр хүнд яг өөрийнхөө хувийн мэдээллийг өгч болохоор юм уу? Би энэ хүнтэй уулзаж болохоор юм уу гэдгээ сайн гэж ялгаж салгах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд дээрэс нь одоо биднэрт хамгийн том байгаа үнэт зүйл чинь бидний өөрсдийн амь штэ. Тэгэнгүүт бид нар зөвхөн танилцах аппликейшн гэлтгүү манай Монголын нөхцөл байдал Facebook байгаа штэ. Facebook, Instagram. Тэгэнгүүт Facebook, Instagram-аар огт танихгүй хүнтэй танилцлаа гэж бодонгууд тухайн хүндээ яг би энэ хүнд өөрийнхөө хувийн мэдээллийг хэлж болохоор юм уу? Би энэ хүнтэй арай ингэж ойрхоноос харьцаж ойрхоноос ингэж чадлах ер нь бол зөв гэдгээ маш сайн бодож тэгсний эцэс тэр хүнтэй ингэж уулзах ч юм уу эсвэл одоо ингэж харилцаа холбоо тогтоох нь хамгийн чухал юм шиг санагдсан. Тэгээд ер нь бол одоо бидний амьдарч байгаа нийгэмд маш олон төрлийн ингээд сонь хүмүүс байгаа шүү дээ. Ингээд өдөр тутамд хүртэл заримтай нь ингээд тааралддаг. Тэгэнгүүт тэр хүмүүстэй одоо зөрөөд ингээд өнгөрөх байна уу эсвэл тэр үнтэй ингээд өөрөө яг ийм уулзах нөхцөл байдлыг өөрөө бүрдүүлэх байна уу гэдэг бол яг хувийн гарт байгаа юм шиг санагдсан. Яг өнөөдрийн энэ зүйлийг хараад тэгэнгүүт бас одоо ингээд залуу охид бүсгүүчүүд маань жоохон дүүнер маань тийм сошиал орчноор танихгүй хүнтэй танилцахаас жоохон ингээд татгалзаасай. За бүр ингээд танилцчлаа гэж бодонгууд би энэ хүнд яг өөрийнхөө хувийн мэдээллийг өөрийнхөө ингээд зүйлүүдийг хэлэх хүн хэлж болох уугүй гэдгээ сайн ингээд тунгааж бодож харсны эцэс ер нь бол тэр харилцааг ингээд үүсгээсэй гэж хүсээд тэгээд өнөөдрийн босын явдлынхаа бичлэгийг бэлдэж хийлээ. Тэгээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд дуусж байна. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.